Хүүхдүүд дэлхийг өөрчилж чадна. Сайн бацхан хүүхдүүдээ би бол дэлхий байна. Одоо та нартай миний дуртай 3 R ус хэрэглэсэн үсээ танилцуулъя. Reduce дахин бууруулах, recycle дахин боловсруулах, reuse дахин ашиглах гэсэн утгатай үгс юм. Та нар намайг яагаад энэ 3 R дуртайг мэдэх үү? Энэ 3 үнэхээр ичтэй үгс юм. Энэ 3 үг бүхэл амьдрал аж байдлыг ялангуяа дэлхийн намайг үнэхээр их баярлуулдаг. Энэ 3 үг хүүхдүүд та бүхний ич үдийг бүтээхэд үнэхээр их тус болно шүү. Энэ 3 үг дэлхийг өөрчилж чадна. Яаж вэ гэж гайхаж байна уу? За тэгвэл одоо бүгдээрээ үнийг олж мэдье. Эхний R үсэг бол reduce буюу дахин багасгах гэсэн утгатай үг. Хоёр дахь R үсэг бол recycle буюу дахин боловсруулах гэсэн утгатай үг. Бид хогоо ангилж сурах нь дахин боловсруулахад туслах нэг шат юм. Гурав дахь R үсэг бол reuse буюу дахин ашиглах гэсэн утгатай үг юм. Хог хаягдлаа хаяхын оронд дахин ашиглах ямар аргууд байгааг харцгаая. Зөвхөн нэг талд нь хийсэн цаасны нөгөө талыг дахин ашиглаж болно. Мөн тэр цаасаар үзэг болны сав өөр бусад хэрэгцээтэй зүйлсээ бид хийж болно. За ингээд хүүхдүүд та бүхэн илүү дээр дэлхийн ертөнцийг бий болгож чаднаа.